За сайн байцгаана уу? Манай Darkin Bay podcast-ийн энэ 7 хоногийн дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол манай Darkin Bay-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг нэг юм channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe ба дараад notification on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. За Onyx Swan Miller нь 1986 оны 11-р сарын 13-нд Английн Derbyshire гэдэг хотод төрсөн. За охчийг нь Winter гэдэг болохоор цаашаага Winter гэд нэрээр нь дуудаад явчих. За Winter нь 7-наас хүртлээр ээжтэйгээ хоёулахны амьдардаг. Тэр хүртлээр маш сайхан жаргалтай хүүхэд наснд өнгөрсөн ч гэсэн 7-наас хүрээд өөрийнх нь төрсөн аав нь эргэж амьдралд нь орж ирсэн. За яг бүр ягч нэг шууд нүүж орж ирээгүй ч гэсэн 5 цагийн зайтай буюу одоо нэлийн хол хотод амьдардаг. Тэгээ сургууль амарсан үед аавынхтай очдог байсан. За аав нь ээжээс нь шал өөр хүн, одоо айгүй муухай аштай, муухай зантай, ялангуяа охиндоо хамаг муухай зангаа гаргадаг. Охиноо ингээл хэлэхгүйгээр хэлэн жишээ нь чи өстө бэляр, заваа, хинт ч хэрэггүй, муухай бүдүүн, царай муутай гэж хэлдэг. Тэгээ одоо энэ үед чинь Winter дөнгөж 7 настай хөөхд байсан шүү дээ. Тэгээд яагаад ийм муухай хүүхнүүдийг хэлдэг байна жаа хүүхдэд. Ээж нь ч гэсэн тэгээд хэрвээ мэдчихсэн бол өрөөлжлүүлэн аав руу яах гэж явуулдаг байна л гэж надад бодогчээсэн. За аав нь охинтойгоо нас явах тусам илүү их цагийг өнгөрөөж сүүлдээ охиндоо одоо яаж бусад хүүхдүүдийг дээрлэх, бусад хүүхдүүдийг зодох, мөн ангийнхаа хүүхдүүдийг пранктах вэ гэж зааж өгдөг байсан. Тэгээд ер нь автагаа цагийг өнгөрөөж эхэлснээсээ хойш үсээ шавшараар будаад энэ тэндээ пирсинг буюу одоо нөгөө нэг цаалуулаад эмэг зүгээд шивээс илгүүлээд ер нь л гаднах төрхөө өөрчилж эхэлсэн. Тэгээд нэг удаа аав нь Winter-ийг шийдэх чинь гээд бүр бүх өвсийг нь хуссан. Яг ахлах сургууль эхлэхээс өмнө хуссан болохоор одоо шинэ сургуульд ороод халзан толгоноос олоод бусад хүүхдүүд Winter-ийг нэлээ ихээр дээрлэхэж гадуурхаж эхлээд тэрний явандаа сэтгцэд нь нөлөөлж бүр өөрийгөө self harm буюу одоо өвтгөж гар энтрээ зүсэж хүртэл эхэлсэн. За аав нь охиноо сургуультаа хэрэг тараад бусад хүүхдүүдийг дээрлэхэд байгааг нь мэдэнгүүтээ шууд Derbyshire хот руу очиод охиноо аваад гэж одоо бараг л хулгаалаад энэ хоёр 5 сар энэ тэрүүгээр дэмий тэнж машинтай явсан. За аав нь яагаад авсан гэхээр одоо Winter-ийн ааш цангийг нь засах гэж сургуультаа хэрэг тариад байгааг нь шийдэх гэж авч явсан гэсэн. За тэгсэн мөртлөө ингээд юу шийдэхгүй шинэ хоёр 5 сар энэ тэрүүгээр дэмитийн чулгаа ээж явсан. За тэгээд энэ хоёр яг хаагуур явсан, бүр яг юу хийсэн талаар бол нэг сайн мэдээлэл байхгүй лээ. Ямар ч лээс энэ тэрүүгээр хулгаа ээж машинтай явсан гэхээс өөр. За тэгээд тэр явдлаас хойш Winter бол дахиж аавыгаа хараагүй, уулзаагүй. За тэрнээс хойшоо Winter сургуулаа хайж ээж нь ч гэсэн өөрөө хичээлийн зааж өгөхөөр шийдсэн. Тэгээд 14 тахта Winter айгүй эвгүй хүмүүстэй нийлж кокаин болон хероин татаж эхлээд 26 настай бүр одоо өөрөөсөө 12-оор ах хүнтэй үерхэж эхэлдэг. Өөрөөсөө 12-оор ах гэдэг чинь нөгөө нэг хууль бусны харьцаа штэ. 18-аас дээш настай байж ээж 26 настай хүнтэй үерхэж болно гэсэн. За тэгээд тэр 26 настайгаар нь яг л нөгөө Winter-ийн аав шиг Winter-тэй айгүй муухай харцдаг, янз бүрээр дууддаг, бүдүүн, заваа, чиста, царай муутай гэх мэтээр дууддаг. Тэгээд тэрнээсээ болоод Winter одоо бүр ихээр хар тамхиа хэрглэж эхэлсэн. За тэгээд удалгүй энэ залуугаасаа салаад Winter ч гэсэн 18 нас хүрээд нэг сургуульд гоо сайханчаар сураад бас 2-3 офисын reception enter хийж эхэлсэн ч гэсэн нөгөө хар тамхиа татсаар л байсан болохоор нэг ажилдаа ерөөсөө удаан тогтож чаддгүй байсан. За дээрээс нь нэг эрэгтэй хүнээс нөгөө эрэгтэй хүнээ маш хурдан солдог. Ихэнхдээ одоо тэр эрэгтэйчүүдээ ерөөсөө ашиглажаал хайчдаг байсан. Тэгээд 23 настай байхдаа Winter хүнтэй зодоон зохион хийсэн хэрэгээр бол шоронд ороод гарсан. Тэгээд яг энэний талаар юу болсон талаар бол мэдээлэл байхгүй лээ. Гэхдээ энээс харахад бол одоо маш амар хэрцгий төрлийн эмэгтэй болсон гэдэг нь харагдж байгаа. За шоронгоос гарсныхаа дараа Natalie гэдэг эмэгтэйтэй үерхэж эхлээд гэрлээд энэ хоёр бүр 5 жил цугтаа байсан. Тэгээд энэ үед Winter-ийн одоо хамгийн сайхан жаргалтай энгийн үе байсан гэж хэлж болно. Тэгээд энэ үедээ
эмэгтэй бол өөрөө нохооны ус авдаг, усанд орвол залхуулдаг бизнес эхлүүлээд их нэртэйгээ 5 жил амьдрахтаа нэг жижигхэн нохоо аваад сайхан амьдарч исэн. За тэгсэн чинь удалгүй одоо эхнэр Наталигийнх нь бие нь маш муудаж нас орчдөг. За тэгээд мэдээж маш их сэтгэл санаагаар унаад хэсэг орноосоо босхгүй байж байгаад цаг хугацаач гэсэн багаар өнгөрж Winter-ийн сэтгэл санаа ч гэсэн гайгүй болж исэн. Ингээд 35 настай Winter одоо TikTok гэдэг юм дөнгөж гараад тэрийг нээгээд янз бүрийн пост оруулж эхэлсэн. За эхлээд өөрөө зүгээр бүжгэлж байгаа ээжтэйгээ бичлэг хийж байгаа болон нохооныхоо бичлэгийг хийж тавьж исэн ч одоо сүүлдээ сул задгай бие гаргасан шалтан нүцгэн бичлэгнүүдээ хийж эхэлсэн чинь одоо нэлийн хүмүүс дагаж эхэлж исэн. За дагсан хүмүүс нь гэх юм бол дандаа хөвшин эрэгтэй хүмүүс тэгэл айгүй сонь муухай комент бичдэг. За ингээд удалгүй Winter-ийн ээж нь бас ингээд маш харамсалтайгаар нас барч Winter маш их сэтгэл санаагаар унсан. Тэгээд ганц амьдралт нь одоо өөрийнх нь хайртай байсан хүн нас ороод маш гүн депрессэнд ороод хар тамхи хэрэглэх нь бүр ихтэйд өдөрт одоо 500 паунд буюу 2-3 сая төгрөгийн хар тамхиг хэрэглэж эхэлсэн. За ингээд үргэлжлүүлэн TikTok дээрээ пост оруулаад 2-3 сар өнгөрөөд Winter нэг 62 настай Stewart гэдэг эрэгтэйтэй танилцдаг. За Stewart-ыг хүмүүс элэхтэй, сайхан сэтгэлтэй, сайн аав гэж таньдаг хүмүүс нь ярьдаг. Тэгээд эхнэрээсээ салсан ч гэсэн одоо экстэйгээ одоо ч гэсэн сайхан харьцаатай байдаг. Яагаад тэр энэ хоёр жаал эдний хоёр хүүхэдтэй болсон. Хүүхдүүд нь ч гэсэн хүүхэдтэй болоод энэ хоёр эмээ өвөө хоёр болцсон болохоор одоо болтол ингээд хоорондоо харьцаатай, сайхан эв найртай амьдардаг байсан. Уу яг хоёр тусдаа өөр гэртэй. Тэгээд хоорондоо сартаа нэг уулзаж кофе уудаг байсан. Сартаа нэг уулзаж кофе уудаг гэсэн чинь нөгөө нэг балаа баахан нэг хэсэг кофе яриадсэн шүү дээ. Экстэйгээ сартаа нэг уулзаж уудаг гэсэн тэр санаанд орчлоо. Гэхдээ энэ хоёрын хувьд бол эдийн ач зээмэтэй болцсон хоёр бол тэгээд нэг сартаа нэг кофе уух бол энэ хөндлөх гэж бодож байна. За тэгээд Stewart цэрэг байсан болохоор дайнд явжсэн учраас PTSD гээд травматцсан. Тэрнээсээ болоод депресстэй, сэтгэлийн гүн хэмрэлд ороод арх ихээр удаг эрэхтэй байсан. Тэгээд ганцаараа амьдардаг байхдаа 2023 оны 2 дугаар сард Winterтэй анх уулзаж бол танилцсан. За эхлээд энэ хоёр уулзаал зүгээр найзалж байгаад сүүлдээ Winter надад амьдрах газар байхгүй байна. Миний гэрээ одоо ингээд хар тамхины 8-ачуд хурж ирээд буулгацсан. Тийм болохоор амьдрах газаргүй болчлоо. Чамтай цуг амьдарч болох уу гэж асуугаад энэ хоёр цуг бол амьдарч эхэлдэг. За Winter угаасаа л худлаа хэлсэн байх. Яагаад гэх юм бол үе өөрөө нэг худлаа хэлчих гээд байдаг эмэгтэй байсан. Тэгээд ерөөсөө л Winter-ийн хэлсэн өгөнд бол итгэх айгүй хэцүү. За Stewart Winter хоёр амьдраад удаагүй 2-3 хоног болсны дараа Stewart-ийн сэтгэл санаа нь бүр их хэцүүдэж одоо маш их сэтгэлээр унаа депрессдэж эхэлснийг нь Winter мэдээд одоо шууд өөртөө санаад урж байгаа байхгүй. Тэр нь юу байсан бэ гэхээр ашиглахаар шийдсэн. Тэгээд хамаг эмнэлэг эмчрүүн дагуулж яваад сүүлдээ хар тамхиныхаа мөнгийг авахгүй бараг бүх мөнгө төгрөгийг нь би хариуцъя гэж Winter өөрөө хэлээд хамаг мөнгийг нь авдаг болсон. За тэгээ цаашлаад сүүлдээ Stewart-ийн нүдэн дээр нүцгэн шахуу нэмгэн хувцалж өдөж эхлээд энэ хоёр бол маш удалгүй харьцаанд орж эхэлсэн. За хамаг мөнгийг нь хэрэглээд ахаар нь одоо Jennifer буюу экс эхнэр болон хүүхдүүд нь аавдаа очоод хүүе наа чи ингээд таны мөнгөнд болоод байна штэ. Одоо болооч гэхэд бол Stewart итгээгүй. Тоогоочгүй тэрийг нь. Харин тэрийг мэдсэн Winter бол Stewart-ыг бүр гэр бүлийнхэнтэй уулзуулахаа болоод бас дахин засгийн газраас нэмж халамжийн мөнгийг бол авахар шийдсэн. За тэгээд тэр их бүх мөнгийг бол Winter бол өөртөө л зарцуулдаг. Их ихтэй хар тамхи авахтаа бол зарцуулдаг байсан. За яг тэр үед буюу ер нь Winter бол маш муухай зүйл хийж баригдсныхаа дараа Stewart-ыг нэг зүйлийг хийсэн гэж зүтгэсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр Stewart өөрийг нь хүчинсэн. Тэгээд хийснээр нь хийхгүй бол Winter-ыг хүмүүст яхан гэх мэтэр хилнэ гэж сүрдүүлдэг. Тэгээ бас Winter-ийн уудаг ямиг нууцаар хулгайлж удаг байсан гэж хэлсэн. За энийг сонссон Winter-ийн таньдаг хүмүүс бол угаасаа л энэ худлаа ярьж байгаа юм гэж хэлсэн. Яагаад гэх юм бол Winter-ийн ер нь үнэн хэлж гин үү, худал хэлж гин үү гэдгийг нь маш хэцүү болохоор.
За тэгээ дээрээс нь нэмээд Winter хэлэхдээ Stewart миний өвчин нандах юм донтсон. Бас намайг өрөөндөө гэрээс гарахгүй хордог байсан гэд цаашлаад намайг 5 удаа нийт хүчинсэн гэж хэлсэн. За яг яасан гэхээр нэг удаа би гэртээ согтуу хурж ирээд өрөөндөө ороод унтчихсан. Тэгсэн чинь миний ер нь бол хамгийн сүүлд санаж байгаа юм гэвэл Stewart миний өмнөрөө гараа оруулж байгааг нь санаж ийн. Тэгээд би тасарсан. За тэгээ маргааш өглөө нь би сэрээд харсан чинь миний тампон байхгүй. Бас миний дооттол нэл хүндөр болцсон. Сэрэхэд би одоо бодохдоо Stewart гэрт зөндөө өөр эрэгтэй хүмүүсийг авчираад намайг gang rape буюу одоо олоолаа нээлж хүчинсэн байна гэж би ойлгосон гэж хамгийн сүүлд бол цагдаа нарт хэлсэн. За ингээд 2023 оны 5 дугаар сард буюу Stewart-тай уулзаж учирснаасаа 3 сарын дараа Winter одоо нэг сонь аашсан авруудыг гаргаж эхэлсэн. Ингээл утсаа байнгын видео бичлэг дээр нь тавиал Stewart-аас чи намайг яаснаа санаж гин үү? Ямар амар үйлдэл хийснээ мэдэж гин үү гэхэд Stewart бол өөдөөс нь дандаа толгой нэргсэн байдалтай одоо чи юу яриад байгаа юм бэ гэсэн хариултуудыг хэлдэг. За тэгэл нэг удаа бүр бүхэл бүтэн 22 цаг уртаа суулгаж агаад чи надад яг ямар үйлдэл гаргаснаа санаач энтер гэхэд Stewart өөдөөс нь нэг ч уурлаагүй харин ч өөдөөс нь чи одоо яагаад ийм надаас юм сони асуултуудыг асууад байгаа юм бэ л гэж хэлсэн. За тэгээд энэ байдлаас бол харахад угаасаа Stewart бол айгүй тайван Winter-ийг зодод зохиж хүчрхийлжсэн гэж хэлэхэд бол айгүй хэцүү. За тэгсэн чинь харин нөгөөх нь болохоор Stewart-ийг хэрэг дунаачих гээл өгүүлбэр амнаас нь гарах гэдсэн баахгүй. За ингэж бичлэг хийж байгаа хоорондоо Winter янз бүрийн өөр эрэгтэйчүүдтэй уулзаж эвддэг. Тэрнийх нь нэг нь Steve гэдэг заяа бүр шоронд байдаг залуутай хүртэл бичилцдэг байсан. За тэгээд Steve рүү шоронд руу захиа бичгтээ Stewart бол хогийн хар тамхичин навшин эрэгтэй би бүр Stewart-ийг зодож тамалмаар байна гэж бичдэг. За тэгээд яг яаж тамалмаар байна вэ гэхээр би одоо цээжин дээр нь хутгаар өөрийнхөө нэрийг сэлж бичмээр байна. Бас алах авч байгаа толгойг нь нүдмээр байна. Суц руу нь бэлснэ буюу одоо нөө цагааруулах шингэн байдаг шүү дээ. Тэрийг тармаар байна. Би бас аллага үлдэж үзмээр байна гэж бичсэн байсан. За ингээд 2023 оны 4 дугаар сарын 23-ны бол одоо өөрийн 4-5 цагийн үе болж исэн. Тэгээд Winter Stewart хоёроо шүнжэнгөө унтахгүй хэрүүлсэн. За дээрэс нь Winter шүнжэнгөө кокаин хэрэгэлсэн байсан болохоор Stewart руу ингээл байдаг чадлаараа орилж байсан. За энэ хоёр яг яагаад юун дээрээс болж хэрэлж байсан бэ гэхээр одоо Winter-ийн нөгөө нэг юм жижигхэн Oblivion гэд нохоо байдаг. За тэр нохоог Winter хэлэхдээ болохоор чи миний нохоог хідэн хар тамхи хэрэгэлдэг хүмүүс түгцэн бидтэй гэж Stewart-ыг хэлжсэн. За тэгсэн чинь нөгөө нохоо нь одоо нөгөө өрөөнд байж таарсан. Шүнжэнгөө тэгэж хэрэлдэж байхад нохоо өөр хүмүүст байсан уу? Эсвэл зүгээр нөгөө өрөөндөө байсан уу? Үгүй юу одоо Winter өөрөө хар тамхиндаа мансураад нохоо налга болчлоо гэж бодсноо мэдэхгүй байна. За тэгээд энэ үед Stewart ч гэсэн бас уурцсан хэрэгэлсэн байсан байж магадгүй. За тэгээд TikTok дээрээ нохоогоо хулгайд алдаад сая олж авлаа гэсэн бичлэг энтер хийсэн. Тэгээд ер нь цагдаа болон хүмүүсийн ярьж байгаагаар бол шал худлаа өөрийгөө дараа нь хамгаалах гэдэг ийм бичлэг хийсэн байна гэж ер нь бол үзсэн. За ингээд Winter уурандаа болоод галзуухнаас хутга аваад том өрөөнд сууж исэн Stewart дээр шууд очиод хаасаагүй бол утгалж эхэлсэн. За Stewart-ийн би тэр чигээрээ бие хамгаалах гэж оролцсон шарахтай. Мөн толгой цээж нуруу гэцгээд одоо хутгалаагүй газар бол байхгүйсэн. Тэгээд Stewart-ийн хүзүүрөө нутгалж маш том шарах үүссэн. За энэний дараа Winter цүнхнийхээ том гинжийг авч агаад хүзүүгээр нь ороогоод бол боомлж эхлээд тун удалгүй Stewart бол хүзүүнээсээ маш их цус алдснаасаа болоод мөн боомлуулснаасаа болоод нас орсон. За дараа нь Winter цогцыг цагаан хүнжлөөр хучаад хажууд нь нэг сенс асааж тавьчаад диван дээр суугаад өөрийнхөө одоо юу хийснийг 4 парттайгаар видео болгоод бичээд TikTok дээр оруулсан. За яг эхний парт нь л оруулсан, сүүлийн 3-ыг нь бол оруулаагүй. За тэгээд эхний видеон дээрээ өөрийнхөө нэрээ хэлээд би Англид амьдардаг. Би TikTok-оо ойрт хийхгүй шүү. Яагаад гэх юм бол би маш муу охин байсан. За тийм учраас би TikTok-оо хийхгүй гэж хэлээ. Дээрээс нь бүр инээж минээж байгаа бичлэгээ хийсэн. За дараа нь видеон дээр надтай хэрвээ холбогдохыг
хүссэн хүн байх юм бол намайг Google-ээс хайгаад байгаа шорон руу минь захиа явуулаарай. Би та нар руу хинч үсээ эргүүлж өчөх болноо. Тэгээд дээрэс нь би хийсэн зүйлээ тийм ч муу зүйл гэж бодохгүй байна. Юм гэдэг чинь хоёр талтай. За ер нь би хөлсөөдөө явж бүргэрэдлээ гэж хэлээд бичлэгээ дуусгасан. За тэгээд part 1-гээ TikTok дээрээ хийгээд босод 3 бичлэгээ хадгалаад ерөөсөө тавиагүй. Харин тэр видеонуудын цагдаа нар дараа нь олоод шүүхийн бүрэлдэхүүний өмнө тоглуулахад бол видеон дээрээ Winter хэлэхдээ би буцаад шорон руу явхад надад бол харамсах зүйл алга. Яг миний хажууд мөх хөгшөө өвгөн энчээ хэвтэж чинь би хутгалж бас боомлж алсан энийг би одоо шорон руу ямар ч эрх чөлөөгүй газар руу явна л та. Тэгтээ би хизээж ийм их эрх чөлөөгөөрд нь мэдэрч байсангүй гэсэн бичлэг байсан. За тэгээд дараа нь тэр эхний бичлэгээ TikTok дээр пост хийчээ дараа нь өөрөө McDonald's руу яваад тэндээ нэг урд нэг удаа болцож исэн эрэгтэйтэй тааралдаад хэлж байгаа байхгүй юу? Гинт шууд намайг харж байгаарай. Би ирээдүйд амар алдартай болно. Хүн болгон миний нэрийг мэдэх болно гэж хэлсэн. За дараа нь Stewart-ийн гэрт нь очиод одоо нэг жижигхэн цаасан дээр Stewart-д зориулж захиа очиж байгаа байхгүй юу? За тэрэндээ юу гэж ütсэн бэ гэхээр миний нохойг хулгайлдаг хэн бэ чи? Хулгайлсны чинь төлөө би чамайг алчлаа. Хаа үхэл ямар байна гэж ütснэ. Дараа нь нөгөө шоронд байдаг найз залуу руугаа дахиад захиа бичсэн. За энд юу гэсэн бэ гэхээр би Stewart-ыг алдсан штэ. Хаа үхтэл нь хутгалсан, үхэх гэж амар удсан. Би өөрийнхөө Элви цүнхнийг гинжээр хүү зүгэнд боомлсон. Oblivion гэдэг одоо өөрийнх нь нохоо нь цусан дээр нь эргэлдээд байсан штэ. Дахиад хаа. Би энд сууж ийн, тэр газар твтж ийн. Би нэг юмар хучаад орхицсон. Би бол амарлаг босс өхөн. За яг хүүхэн ч штэ өөрөөгөө босс бэч гэж аахгүй босс гэж юм байхад. Тэр намайг мэтгэл ёстой бэсин гэж Стив рүү захиа бичсэн. За тэгчээд дараа нь одоо Stewart-ийн цогцос том өрөөнд байгаа штэ. Тэгсэн чинь Winter өөр нэг Эди гэдэг эрэгтэй гэртээ авчраад энэ хоёр харт аймаг татаад шүнжэнгөө шаваадсан. За нөгөө Эди гэдэг залуу ч юм болохоор том өрөөнд ороод цогцос байна гэдгийг харсан штэ. Тэгсэн мөртлөө ерөөсөө айхгүй ямар ч хамаахгүй харт аймагаа л татчихвал ер нь өөрт нь юу ч хамаахгүй байсан. За тэгээд Winter Эди хоёр Stewart-ийн банкны картыг аваад дотроос нь мөнгөний аваад буцаж гэртээ хурж ирээд шүнжэнгөө дахин арх харт амиг хэрглэж агаад маргааш нь энэ хоёр зүгтгаа шидэж одоо нийт 5 хоног буудал модлаар хэлсэн. За тэгээд энэ үед Stewart-ийн хөршин одоо Stewart-ийг 5 хоног харсангүйгээд цагдаад мэдэгдэж удалгүй Эди Winter хоёр бол баригдсан. За Winter яаж баригдсан бэ гэхээр цагдаа нар угаасаа энэ Stewart-ийн гэрт Winter хэсэг цуг амьдэрсэн байна. Угаасаа л хамгийн ихэнд Winter-тэй болцох хэвээр байна гэд шууд орон даяар энэ хоёрын зургийг тавиад ерэн сурвалжилж ийн гэхэд одоо энэ хоёрыг нэг жижигхэн буудлаас бол олсон. За цагдаа нар Эдиг хэдэн жижиг шалтгаанаар бол хэрэг тогсон. Одоо жишээ нь гэх юм бол цогцыг харчаад цагдаад мэдэгдээгүй сэжигтэнтэй цугцсан гэх мэтийн жижиг сажиг хэргийг бол Эдид тохоод нэг удаан садуулаагүй удалгүй Эдиг бол сулалж явуулсан. Харин Winter цагдаагийн асуусан бүх асуултанд no comment буюу одоо хэлэх зүйл байхгүй гэж хариулаад байсан. За ингээд шүүх хурал удалгүй 2024 онд бол эхэлсэн. За шүүх хурал эхлэхэд Winter бол шууд л өөрийгөө би буруугүй гэж хэлсэн. Тэгээ бас анх удаа Stewart-ыг өөрийг нь хүчинсэн гэж одоо шүүхийн бүрэлдэхүүний өмнө бол ярьж эхэлсэн. За тэгээд хэрэг гардаг орой Stewart намайг хүчинтэх гэж оролцсон болохоор би өөрийгөө хамгаалж Stewart руу дайрсан гэж хэлсэн боловч энийг нь нотлох нэгч баримт байхгүйсэн. Угаасаа нөгөө нэг TikTok видеон дээрээ Stewart-ыг нохоог нь хулгайлсан учраас алсан гэчихэд одоо болохоор намайг хүчинтэх гэж оролцсон болохоор өөрийгөө одоо хамгаалах зорилгоор оролцсон гэж хэлсэнд нь хинч итгээгүй. За тэгээд хинч итгээгүй болохоор угаасаа ойлгомжтой. Шүүх бол Winter-т насаар нь хорих ялыг 23 жилийн тэнцэнгээр гарах магадлалтайгаар бол өгсөн. За тэгээд миний энэ хэргийн тал дээр олж чадсан мэдээлэл гэвэл нэг юмар хүн байна. Тэгээд хүмүүсийн хэлснээр болохоор Winter-ийг яагаад Stewart-ыг алах болсон шалтгаан нь бол ерөөсөө л ингээд нөгөө нэг TikTok дээр айгүй алдартай болох зорилготой байсан болохоор алсан
алсан байх гэж хүмүүс таамагласан. Одоо нөгөө нэг айгүй амар нэртэй алуурчуд байдаг шүү дээ. Одоо жишээ нь юм бол Ted Bundy, Charles Manson, Rose West гэдэг гэсэн тиймэрхүү хэмжээний одоо өөрийгөө алдартай болно гэж утсан юм уу яасан. Тэгээд таарлцсан хүн болгондоо стан миний нэрийг Google-ээс хараараа би айгүй утахгүй амар алдартай хүн болгоны мэддэг алуурчин болох болно гэж хэлэл тэгснэ өөрийнхөө амьдралаараас ном гаргана бичнэ гэж байсан. Тэгээд одоо тэрийг бичиж байгаа мөг мэдгүй байна. За тэгээд та нар маань бас юу гэж бодож гин хэлээрэй комментээр. Тэгээд дараа 7 өдрийн дугаар хүртэл түр баяртай. Just